байгаа юм байна. Бодлогын баримтчгийн хувьд бол нэг их тийм хомсдолд орсон зүйл бол байхгүй байна гэж ойлгож байгаа. За хэрэгжүүлээд явж байгаа үйл ажиллагаа ч гэсэн бас ч гэж одоо бас чамлаад байхааргүй нэлээд ажил хийгдэж шин одоо аж үйлдвэрийн төвүүд бий болж, үйлдвэрийн төвүүд бий болж тэр маань бас бидэнд илт харагддаг боллоо гэдэг ингээд маш тодорхой харуулсан. Энэ бүх хөгжлийн явцд бол тэр inclusive гэж яриад байгаа тэр хүртээмжтэй өсөлт чинь бас тодорхой хэмжээгээр бодлогын баримт чиглэлээрч тэр хэрэгжүүлэх шатндаа ч гэсэн бас ч гэж одоо орхигдоогүй яаж хийж байгаа туслах гал яваад байна шүү гэдгийг бол та нар харсан байх. Гэхдээ энэ маань зүгээр одоо бидний хүсэн хүлээжсэн хэмжээнд байна уугүй үр дүнгөө өгж ийн үгүй гэдээ үзэх юм бол бас л одоо жоохон удигтай байгаа юм л да. Одоо би ганц хоёр жишээ хэлээ та нар бараг л бүгдээрээ л мэддэг байх. Өнөөдөр Монгол банкны гүгдхүүнээр бол ойролцоогоор 2.7 сая хадгаламж Монгол банкнд байна гэж байгаа. 3 сая хүнээс бараг 2.7 одоо ямар нэгэн одоо хадгаламж байна гэсэн үг л дээ. Тэгээд энэс бол энэ одоо хадгаламжийн чинь 80% нь ердөө 41 мянган нас дээр л байж байгаа. 41 мянган нас дээр л байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийт банкнд данстай байгаа хүмүүсийн 3% бүр нарийн ярих юм бол 3%-гүй байгаа хувь нь бол нийт хадгаламжийн 80% л эзэмшиж байна гэж байна. Тэгээд энэ 3% дотор нь задлаад үзэх юм бол энэ баялагын төвлөрлөөр нь ямар шатанд гарсан бэ гэдгийг бол бас илүү сүртэй одоо зочиртморч тоо гарч ирж магадгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа сүүлийн 25 жилийн эдийн засгийн өсөлт маань ялангуяа тэр сүүлийн одоо 7-8 жилийн тухай үед яригдаад байсан тэр өсөлтүүд маань жоохон энэ нийгэмд одоо жоохон юу авцах. Нөгөө inclusive гэдэг юм маань жоохон хаана нийгмийн шудраг ёс гэдэг маань жоохон яаж хангагддаг гэдэг асуудлыг бол бид нар өөрөө ирэхгүй анхаарахгүй болохгүй юм байна шүү гэсэн ийм л одоо төгөлт хийх гэдэг юм л да. Тэгээ өнөөдрийн хэлсэн зүйл бол бүгд энэ рүү бол чиглэж байна. Энэ эдийн засгийн өсөлт гэдэг чинь зөвхөн өсөлтийн хойноос хөөцөлдөд байх юм бол бас ч бус юмнууд нь орхигдчихдээ юм байна. Нарийн ирэх юм бол энэ уламжлалт соёл ахуй хүртэл одоо энэ эдийн засгийн өсөлт чинь эвдээд ажиж магадгүй шүү гэх түрүүн тэр Кенни докторийн илтгэл дотор бол гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэл байгаль цаг үеийн өөрчлөлт, байгаль орчны өөрчлөлт энэ төр гэдэг явдаг маш их олон зүйл болдог гэж барьж байна. Тэгэхээр ер нь цаашдаа энэ эдийн засгийн өсөлт гэдэг тооны хойноос өсөлтөд байх биш, бусад салбаруудтайгаа энийг яаж уялдах вэ? Нэг юмнаас нөгөө юм руу туушраад байх биш, бас ч жоохон тэнцвэржүүлсэн маягтайгаар энэ бүгдийг яаж авах вэ гэсэн иймэрхүү олон асуудлууд гарч ирж байгаа юм байна. Тэгээ энэ асуудлуудаар манай төр захиргааны байгууллагууд яанд за манай эрдэм шинжилгээний байгууллагууд оюутан судлаач нар бол нэлийн анхаарал төвж ажиллах байхаа гэж би бодож байгаагаа хэлье гэж бодсон юм. За тэгээд төгсгөлд нь энэ арга хэмжээг зохион байгуулсан сангийн яамдаа бол талархаад илэрхийлье гэж бодож байна. За энэ төслийг хэрэгжүүлэхэд маш идэвхтэй ажиллаж байгаа Азийн хөгжлийн банк нь бас талархаад илэрхийлье гэж бодож байна. Үндсэндээ энэ төслийн хүрээнд бол 3 илтгэл гарч ирсэн байгаа. Оруулаа бол 90 дажгүй их гайгүй илтгэлүүд. Тэгээд тэрийг бас олон төртөй болгох юм бол тэн дээр яригдж байгаа судалгааны материалууд, тоо баримтууд бас ч одоо чамлахааргүй их айтайх юмнууд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд мэдээж энэ төслийг хэрэгжүүлж байгаа төслийн нэгжийнхэндээ бас их талархал илэрхийлье гэж бодсон юм аа. Ингээд бас энэ хуралдаанд хүрэлцсэн нэрж оролцсон та бүдэд бас хувьяасаа талархал илэрхийлье гэж үзэж байна. Ингээд төгсгөлд нь энэ хуралдааны хааж одоо хөглөнө хэмээн сангийн яамныхаа газрын даргыг урьж байна, төрөл даргыг урьж байна.